За хайгуулын лиценз олголт бол дараа нь тэгэл хэдэн 10 жилийн дараа яригддаг асуудал л да. Одоо туваа өгсөн юм байгаа. Энэ арчилсан намынхаа өгсөн юм байгаа. За энэ тойрогт одоо юу гэдгийг эсвэл энэ сумын засаг дараа баах өгсөн юм байгаа. Энэ аймгийн засаг дараа баах төгцсөн. Манай үлжээ аваржааг ингээд өгцөн. Одоо ингээд манайх ингээд өрөвдмөрөө олон жил амьдарч ирсэн ингээд дууссан мууссан гэдэг ингээд суман дээр яг үнэн чанартай аймгийн засаг дарга нь сумын засаг дарга нь улсын хурлын гишүүд эсэргүүцээд байгаа юм ерөөсөө биш. Тухайн сумын малчин өрөвдмөрөө тэнд амьдраад үлжөөд хаваржаад ирсэн учраас тэр хүмүүс тэр газар нутгаас үүдлүүлчлээ бид нар энэ газар нутагтаа эзэн байж чадсангүй гэдэг л насан туршийн гомдол байдаг байхгүй юу. Тийм учраас тэр журманд тэр мөнгө одоо төлөө тэр газрыг авч байгаа бол тэр айл өрхөд тэр нөлөөлийн бүсд байгаа айл өрхүүд нэг тодорхой үеийг олгочвол тэр хүмүүсийн тэр тэмцэл эсэргүүцэл тэр эсэргүүцэл нь тэр сумынх болж тэ багийнх болж тэр сумаа тэр удирдлагуудаа шахаж аймгаа шахаж байгаа байхгүй тэд нар чи. Тэгээ ийм байдлаар нэг гişүүд нь хүртэл ингээд одоо бас яг иргэдийн талд орхоос өрцөхгүй болчиход. Тэгэхээр ийм байдлаар тэр журмаа одоо эргэж харуул яасан юм бэ? Тэр төлбөр мөнгө орж ирдэг бол тэр төлбөр мөнгнөөс тодорхой хувийн тэр малчин өрхөд тэр нөлөөлийн бүсд байгаа айл өрхүүд өгүүл яасан юм бэ? Ерөн цаашдаа хайгуулын лицензийг олгохдоо амнат гэж ярьж байна. Амнат чи яг үнэн чанартай аймаг суманд л орж байгаа шүү дээ. Яг тэр тухайн малчинд очихгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ имийг гэдэг л одоо нэг айл аллаас нь ухаалгаар харахгүй бол яг ийм л асуудал болчиход байдгийг. Тэгээ орон нутагт ажиллаж ийсэн орон нутгаас одоо сонгогдсон гишүүний хувьд бол би дургуутсаад байгаа юм ерөөсөө биш. Сонгогч дургуутсаад шүү дээ. Айл дургуутсаад шүү. Тэгэхээр энэ асуудлыг одоо шийдэх хэмээг одоо та хэд маань бодож үзээч ээ. Тэ.